Ивент тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. За би Сэндэ шиг мадах гэж юм байна. 49 настай цагдаагийн байгууллагт 25 жил ажиллаад цэргийн байнгын тэтгэврт гарсан байгаа. Чөлөөлөгдсөн байгаа. Манай дуучин улсууд ер нь одоо дуун дотор хөгжим магтсан, хөгжмөө одоо хүндэтгсэн дуунууд их цөөхөн байдаг л да. Тэгээд Монгол улсын гавь зэтгэлтэн Экотон хамтлагийн дуучин Бачуулганы дуулсан Төгөлдөр гэдэг сайхан дууг барьж аваад ингээд бэлтгэж үзлээ. Хамгийн гол нь би өөрөө энэ дунд аягүй дуртай. Одоо ямар л боломж юм. Одоо тийшээгээл зорихыг бодно. Дуу бичлэгийн аль биесээр хийлгэхийг бодож байна. Их мандах гэдэг хүн нэг амуур гитар хоёр тоглоол жонгонуулаад дуулаад байдаг гэсэн. Миний найз, миний аав ах хамаатан садангийн нэг юм одоо CD байна гэдэг зүйлс зурлаг бас байна. Тэгээ гол нь одоо энэ хөгжмийг л залуучуудыг сайхан сонсож хүлээж авч сураасаа цааш нь үргэлжлүүлж авч яваасаа л гэдэг ийм бодол зорилго байгаа. За сайн байна уу? За сайн байна. Ямар үзүүлбэртэй ирэв? Би гитартаа тэгээд дуулнаа, амуу хуурж явах чимэглэл хийнэ. Ингээд дуу дуулна үндсэндээ бол. За. Сонсё. Гоник байри даа ондоч чархи андахгүй алашындмэн тааруулж арадаш дуурда төгөлдөрмэ сар мэлмэртэ Садик сонстол Долчил явла Хойода Хордан 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 Шоши Хайрдан 소하 하던 야너 오스위시 두글도 아이 두글도 로메 두글도 아이 두글도 로메 Хамтарч дуулж байгаа юм шиг хамтлаг гэж ойлгож болох уу? Бид гэр бүлээрээ ингээд нэг дуулдаг. Танай охин юм байна те? Тийм, миний охин. Одоо нэг гэрте байгаад ингээ дуугаа дуулаа те? Давуу тал нь юу вэ? Ер нь сайхан хөгжилтэй. Тэгээ гэр бүлд бас нэг гоё дулаан уур амьсгал бэлгэж яадаг, инээ төөр бэлгэлж яадаг. Бие биендээ гоё ирч хүч хайрлж яадаг. Тийм л мэдрэмж өгдгийн хөгжим сайхан нийлээ тоглохоор аав маань хөгжим тоглодоггүй байсан бол бид нэр гэртээ ингэж дуулж хуурц ч юм уу нэг хөгжилтэй тийм мэдрэмжийг бие биедээ өгч чадахгүй. Одоо энэ аав маань хөгжим тоглодог болохоор бид
нэр хоорондоо их дуулдгаар ойрхон байдаг. За гоё байна. За чимгээгээс эхлэе. Сэтгэл. Гитар тоглоод аманхур хоёр ямар гоё гармонтой сонсогддгийг их гоё байлаа. Рокдэ. Ярих юм болов. Тэгтээ ярьчих. Охноо бол ингээд нууж байгаад ингээд гаргаж ирсэн болохоор энэ бол маш зөв шийдэл байлаа гэж бодож байна. Яагаад гэвэл охин ч бол гарч ирэхтэй амар авьяастай юм шүү дээ. Юмнаас гарч ирэхтэй. Амар гарч ирдэг үү? Гарч ирэхтэй амар гоё. Дүүч мөд ярьсан уу? Одоо ингээд жижигэн зүйлээр хүртэл анзаарч байгаа. Яаж бие авч явж байна? Яг тэр мөчтөр гарч ирэхтэй хүртэл яаж гоё гарч ирж байна те автаа ингэж гоё хэлж байгаа юм юу ч. Айгуу гоё байлаа. Ер нь бол үзүүлбэр тэр чигээр л гоё байлаа. За манай шүүгчдийн сэтгэлийг нэлээд хөдөлгөж байна. Одоо дэги охин нь байгаа шүү. Би бол бодлоо л доо нийгэмд маш эерэг гоё одоо зүйлсийг бас авчирч байгаа байхгүй юу. Ер нь ингээд гэр бүлэрээ дуулна хууртан те өр хөвгттэйгээ ингээд дуу хураар ингэж сайхан гэр бүлтэй аз жаргалаар дүүргэнэ гэдэг бол сайхан байдгийн байна гэдэг тийм сэтлийг хөгж байгаа ах гэж би бодож байна. Дээрээс нь гитарын одоо борлуулалт бол маш сайжрах байх. Тэ ер нь тэ октод ч гэсэн тэ ер нь бол аав маавыгаас өөрнүүдээр харж эхлэх байх тэ энэ манай аав удаас тоглолцдог юм бах таач гэдэг юм тэ. Тэгэхээр энэ бүх сайн сайхан үр дагаврыг бол би үнэхээр хараад бас надад сайхан санагдаж байна. За одоо бид бас одоо шийдвэр хэлэх ёстой. Дэгээс эхэлье. Одоо сайхан сэтгэл төрүүлсэн гэвч миний хувьд бүр үнэхээр хайж исэн авьяассан маань мөн үү гэвэл яг биш учраас өнөөдөртөө би тэнцээсэнгүй. Хаяа те. Миний хувьд бол бидээс тэнцсэн. Уучлаарай намайг гитар барьсан хүн болгоныг харангуйтаа л энэ чука тэнцэлж яадаг гэж ойлгож болохгүй. Авьяас бол цаанаас бурхнаас заялсан байдаг. Тийм учраас би чамаас үнэртэж байна, мэдэрч байна, сонсож байна. Тийм учраас тэнцсэн. Би ер нь өнөөдөр орой очиод нөхрийгөө дуудаад, октоудаа дуудаад бид хэд яг та нар шиг ингэж хамтлаг байгууллаа. Яг чимээ гоё дуудсан шүү. Авьяасыг монголчууд шоу бол гэр бүлийн шоу. Гэр бүлийн шоу та бүхэн тэнцэхгүй бол өөр хэн тэнцгий. Тэнцлээ. Гурван тэнцсэн боллоо. Тэнцлээ. Баярлалаа та нартай. Юусе point задаг. Энэ би найс үгүй харамгүй хэллээ шүү дээ. Чи тийм үстэй. Сайхан байна. Сайхан байна. Хараа зүгээр ингээд хараа. Энэ надад нэр яагаад ч юм шиг. Айгуу тийм уулгийн Маш уулгаа байхаар шиг санагдаад байгаа. нюанс те. Одоо харъя. Тэр охин ямар гарч ирсэн чи те. Би өөрөө ирэхгүй дагаад мэдэмдээ. Бол гайх биш. Гэхдээ энэ дуу ч айгу ер нь амархан дуу байхгүй. Гэтэ амархан ч Хүнийг хараахна гэдэг хүнийг уйраах ич хиттэй дуу байхгүй. Цаанаасаа. Цаанаасаа. Авьяасдаг монголчууд шоу бол гэр бүлийн нэвтрүүлэг. Энэ утгыг илэрхийлэх оролцогчид шоунд маань оролцсоор л байна. Тэдний төлөөлөл болсон дуучин аав охин хоёрын сюрприз дагуулсан үзүүлбэр шүүгчдэд таалагдж тэнцсэн гэсэн үнэлгээг авлаа. Авьяасдаг монголчууд шоуны бусад сонирхолтой бичлэгийг үзхийг хүсвэл мэдээлэл хэсэгт байрлах линк руу орж шоуны YouTube сувагт нэгдээрэй.